Энэ геноцид гэдэг зүйл маш олон төрөл байдаг юм. Маш олон төрөл. Шууд одоо ингээ хомроглон устгацдаг тийм зүйл бас биш юм байна. Тэ. Юу гэж үзэж байгаа гэхээр одоо ямар нэгэн одоо нийгмийн хэсгийг ч гэдэг юм уу да, нийгмийн төлөөллийг ч гэдэг юм уу те. Нийгмийн тодорхой энэ хэсгийг ч гэдэг юм уу. Маш аюултай. Маш одоо юу гэдэг илүүдэл хэрэггүй мэтэр харагдуулж тийм ээ. Ямар ч ашиггүй, зориггүй, өөрсдөө буруутай мэтэр одоо ингэж ойлгуулах ийм ойлголтыг нийтэд төрүүлэх ийм зүйлүүдийг хийдэг. За энэ нь болохоор ядуурл, өвчин, дон, гэмт хэрэг зэргийг одоо ингээд ямар нэгэн тодорхой нийгмийн хэсэгт төлөөллүүдэд одоо хаягддаг. За үүнийг бол хэвлэл, цахим орчин, одоо албан бус зүйлүүдээр одоо хийдэг. За энэ зүйлийг бол тархины геноцид гэх юм. Тархины буюу оюун санааны геноцид гэж хэлдэг юм. За энэ олон улсын байдлаар шүү. За дараагийн байдлаар бол амьдрах орчныг аажмаар тэсвэрлэхийн аргагүй болгох энэ явц. Тэгээ одоо манайд бас жоохон тийм мэдрэмж төрөөд байгаа те. Амьдрах орчныг аажмаар тэсвэрлэхийн аргагүй болгоно гэж. Цэвэр агаар. За үүнд ус орно. Тэгээ дулаан, тог цахилгаан, эрүүл мэндийн хүртээмж огцомд ордог гэж байна. Огцомд ордог. За энийг бол бид нар бол одоо үнэхээр мэдэрч байгаа ах гэж одоо бодож байгаа. За байгаль орчны хордол тодорхой хэсэгт удаан хугацаанд нөлөөлнө. За ийм зүйл ял. За амьдрах наслалт системтэйгээр буурах энэ үзэгдлүүд ингээд ажиглана. За энэ ажиглалтаар бол тодорхой бүс бүлэгт амьдрах суур нөхцөл байнга дордож байна уу гэдгийг бас анзаарч болдог байна. За ийм зүйл үнэхээр байх юм бол энэ нь бол өөрөөр хэлэх юм бол хараал эзэн төр геноцид байна. За ингээд дараагийн энэ зүйл нь юу вэ? Нас оролт гэж. Ердийн мэд хүлээн зөвшөөрөгдөг болно нас оролтыг. Одоо унтжгаад зүрхээр ямар нэг юмар ингэлээ. Гэхдээ энэ нас оролт нь маш залууч гэж. Гэв гинэт зүв зүгээр явж исэн хүн ийм хүмүүст ийм зүйл тохиолдно гэж. За олон хүний үгэлд нийгэм дасч эхэлнэ гэж. Яг энэ нь өглөө болоод нар мандахтай адилхан ийм дасал болно л гэж. За өөртөө л тэгж амьдэрсэн. Инкээс өөр аргагүй гэдэг ийм хандлагыг бий болгоно гэж. Энэ бол одоо юу гэдэг юм? Үхлийн тоо статистик одоо магадгүй юм утгагүй жил ийм явдал. Энийг бол бас геноцид гэдэг. Энийг. Тэгээ үүнийг ажиглах юм бол нас оролт нэмэхэд ёс суртахууны шок алдагдсан байна гэж. Үндсэндээ одоо бид нар хэнийг ч нас орсон тий ямар ч хүн одоо ингээ нас орсон бид нар гайхахаа болжлоо та. Тэгээ магадгүй би энэ дээр бас бодож байна. Гэхдээ би энийг бол шууд Монгол улсад геноцид болоод байна уу гэж хэлэхгүй. Төстэй гэж байна. Төстэй мэдрэмж авч байгаа гэж хэлэх гээд. Төстэй. Тодорхой бүлгийг хамгаалах бодлого байхгүй гэж. Тодорхой бүлгийг хамгаалах бодлого байхгүй. Эсвэл санаатаас сул эрсдэлтэй бүлэгт чиглэсэн бодит хамгаалалт дутмаг. Сөрөг үр дагавар олон жил үргэлжилж байхад засвар хийгдэхгүй. Хариуцлага ямар ч тодорхойгүй гэж. Ямар ч хариуцлага тодорхойгүй гэж. Тэгээ үүнийг ажиглах юм бол за асуудал давтагдсаар байхад бодлогын өөрчлөлт ерөөсөө хийхгүй гэж. Ерөөсөө хийхгүй. За үүнийг бол манай одоо юу гэдэг нь эрх мэдэлтэнгүүд одоо улс төрийн түвшээдээс бид бүхэн одоо өдөр тутамдаа болон одоо харж болох юм зүгээр. Болох юм. Гэтэ магадгүй гэж байна. Магадгүй. За хариуцлаас зугтах, буруу шилжүүлэх, санамсаргүй байгалийн ард иргэдийн сонголт гих тайлбар одоо дамгаалах тийм ээ. Одоо ард иргэдийн сонголт гэдэг юм зүйлэр. За шалтгаан судалгаа ил тод байдал одоо ийм зүйл бол байхгүй гэж. За үүнийг ингээ ажиглан ингээ харах юм бол бодит асуудал тогтмол тойрогоор одоо хариулт шууд хариулт ерөөсөй байхгүй гэж. За үүнийг ингээд бас бодоод үзвэл манай Монгол улсад
яг энэ зүйл үүрлээд 35 жил болж байгаа болов гэж бодогдохоор гэж байна шүү дээ. Магадгүй мэдрэгдэнэ гэдэг байна. Сонин. Энэ бүхэн геноцидын нэг хэлбэрээ л гэж. Одоо олон улсын үздэг энэ баримтлалаар би харж байна л да. За, дуугүй болгох гэж. Дуугүй болгох, үйл тоомсорлох, орчин. Энэ ямар гэдэг юм бэ? Асуудал ярьсан хүнийг хитрүүлж байна гэж дайрах, шүүмжлэлт, ёс суртахууны дарамт үзүүлэх, тийм ээ. Одоо иргэн хүн шүүмжлэх юм бол ямар нэгэн ёс суртахууны ямар нэгэн гэдэгсэн ёс суртахууны дарамт үзүүлнэ гэж. За, битгий ус төржүүл гих мэт одоо хиллэгээр дамгайлж одоо дарамтлах гэж. За, ингээд тэр хүнийг бол ямар нэгэн байдлаар харлуулна. Ямар нэгэн одоо зүйлээр гүтгэн, тийм ээ. Ямар нэгэн технологи хэрэгжнэ. Үүнийг хин нэгэн хийдэггүй. Энэ үүнийг төрн хийдэг гэж байгаа байхгүй. Харин сонин энэ одоо судлаа. Үүнийг тэр тусгай эрх мэдэлтэй тийм одоо хүмүүс хийдгээ. Зүгээр нэг одоо хүн хийчдэг юм аа. Тэгээ асуудлыг хэлэхэд ингээ ажиглаад үзэхэд асуудлыг хэлэхэд нийгмийн эсэргүүцэл тулгарч байна уу гэж одоо харж байгаа. Нийгмийн эсэргүүцэл мөн нэг сонин ойлголт гэдэг. Ойлгохгүй нэг тий. Маш хэцүү. Тоо баримтаар одоо хүнийг орлуулах. Ерөөсө хүн бол тоо гэдэг юм зүйл. Жилд хэдэн хүн насварсан бай гэдгийг жирийн мэдээлэл мэт хүргэдэг болноо. Энэ үдэ ийм болцсон. Нэг хүний амьдралын үнцнийг алдагдуулна гэж. За, алдагдвал үүнийг ажиглан харуул. Хүний амь тоо болж хувирсан байна. Маш ойлгомжтой. Маш олон судалгаанууд харж байгаа. За, ерөнхийдөө Монгол улсад бол юу гэх юм эзэний судалгаа байлаад би харж ирсэн бас. Ер нь бол маш олон хүн нас ордог. Ийм л одоо харагдсан. Би тоог нь бас санахгүй байна, тийм ээ. Тэгээ энэ геноцид гэдэг ийм зүйлийг одоо юу гэж ойлгох юм бэ? Заавал одоо шууд аллах, зэвсэг дайнаар эхэлдэггүй зүйл юм аа геноцид гэдэг нь. Ихэнхдээ удаан хин нэгэнд мэдрэгдэхээргүй. Гэхдээ удаан үйл явцтай бол мэдрэгдэж эхэлнэ, танигдж эхэлдэг. Системтэй ердийн мэд явцаар өрнөдөг ийм зүйлийг хэлж байгаа. Аимшигтай гэдэг шүү. Гэхдээ энийг ойлгохгүй. Геноцид гэдэг нь хуулийн маш өндөр босготой ойлголт гэж. Маш өндөр. Батлагын тулд одоо юу гэдэг санаа, зорилго, системтэй үйл, тодорхой бүлгийг устгах чиглэл зэрэг нотлогдох ёстой гэж байна. Нотлогдох ёстой. Үүнээс цааш үүнийг геноцид хийж болохгүй гэж байна. Эцэст нь одоо юу гэдэг энэ зүйл бол олон улсад ингэж үзэж одоо таамаглаж байгаа гэж. Таамаглаж байгаа. Яг бас геноцид биш гэдэг байна. Гэхдээ геноцидтэй төстэй гэдэг. Гэхдээ геноцидыг баталгаажуулах хэрэгтэй гэж. Гэхдээ энэ зүйлийг Монгол яг энэ төсөөтэй мэдрэмжийг бас авч болно гэдэг шүү дээ. Болох юм байна. Ийм зүйл мэдрэгдэж байна гэж. Ийм зүйлийг л яаж. Тэгээ морж ил тийм ээ. Морж ил монголчууд маш их хөдөлмөрч өөрсдийнхөө өөрчилсөн ийм сайхан жил болтгоо гэж одоо бодож байгаа. Өөрөө ч хөдөлгөөнтэй жил гэж одоо бичигдсэн байна. Тэр үнэн баг. Түүхэн одоо энэ морин жилийн он жилийн хугацаануудыг ингээд харахад маш гайхалтай юм зүйлүүд бичигдсэн байна л дээ. Тэгээ одоо хэлэх гээд л байна. Өөртөө буруутай гэдэг энэ геноцид бол яаж явагдав юм бэ? Ерөөсөө л архиталт, ядуурл, өвчлөл, тийм ээ. Тэгээд яг энэ гурван зүйлээс болохоор өөрсдийгөө буруутгах эхэлдэг. Ямар нэгэн зүйлд өртөх боломжгүй тийм. Энэ би өөрөө одоо арчаагүйгээсээ боллоо. Би иймээсээ боллоо. Тэгээ үүнээсээ эхлээд хүн иргэн хүмүүс өөрсдийгөө ойлгох чадамжгүй болж эхэлнэ гэсэн. Маш аимшигтай. Аимшигтай гэдэг чинь. Тэгээ миний энэ хэлж байгаа зүйл бол яг юу хинт хэрэгтэй вэ гэж. Энэ 3 сая 500 мянган хүний оюун санаанд бүр байхгүй гэж боддоо. Байхгүй. Энийг ойлгохгүй гэж боддоо. Сонирн байхгүй. Ойлгохооргүй ийм технологи хийсэн гэдэг. Ойлгохгүй. Гэтэ энэ миний ярьж байгаа туйлын бас үнэн биш гэж байна. Туйлын үнэн биш.
Одоо иргэн хүний ярьж байгаа энэ зүйл бол хуулийн үнд одоо байх алба байхгүй гэж. Зүгээр энэ бол олон улсын тоо судалгаан дээр гарсан энэ зүйлийг харьцуулж энэ мэдрэмжийг би энэ нийгмээс аваад байна уу гэдэг энэ зүйлийг л хуваалцж байгаа мэдрэмж төдий гэдэг шүү дээ. Энэ нь тийм үнэн биш. Үнэнч байх алга гэдэг шүү дээ. Тий. Та өөр зүйлийг ч мэдэрдэг гэж болно гэдэг. Сонирм гэдэг шүү